Солонгос үнэхээр яг тийм аюулгүй сейф орон муу юм уу гэвэл би үгүй гэж хэлнэ. Яг намайг нэг хүн айгу удаан хугацааны турш дагдаг байсан. Тэгээд ингээд зураг мураг дардаг байсан. Сайн мэцгаанаа бүгдэнд нь инфо бичлэг үзэж байгаа цаг мөчийн төргий дөрөв. Тэгэхээр та бүхэн гачраас харсанчлаг намайг нэг хүн айгу удаан хугацааны ч гэжтэй би яг хугацааг мэдгүй ямар ч дагдаг байсан. Тэгээд ингээд зураг мураг дардаг байсан гэдгийг би олж мэдсэн боёо. Намайг нэг хүн стал гэдгээс нь талаар би ярих гэж байна. Тэгэхээр бид хэдийн мэддэг, бид хэдийн төсөөлдөг Солонгос үнэхээр яг тийм аюулгүй сейф орон муу юм уу гэвэл би үгүй гэж хэлнэ. Ягаад тэгэхээр шууд ингээд буугаагаал буудалцаад байдаг тийм улс биш хэрнээсээ тийм одоо гач донтой сэтгцийн одоо асуудалтай сайко гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүс бас мэрсээр байдаг. Яг нэг үе бодоход арай сүүлийн үед арай гайгүй болж байгаа ч гэсэндээ Япон, Солонгос гэх энэ орнууд бол тиймэрхүү хүмүүсээр ер нь бол дэлхийд алдартай кинон дээр ч айгүй гардаг шүү дээ. Тийм учраас тийм аюулгүй орн гэж бол би хэлэхгүй. Энэ бол бараг жил орчмын өмнө болсон зүйл учраас би одоо мартаад эдгэрч гисэн учраас ингээд бичлэг хийхэд арай гайгүй болсон гэж бодож байна. Тэгээд надад юу тохиолдсон бэ гэхээр штэ. Би өмнө өвлийн амралтаараа өвлийн одоо амралт эхэлчихсэн дотор барилсаа гараад найзлуудаа хамт байж үргэлжлээд амьдардаг байхгүй юу. Тэгээд би одоо нэг ажил хийж байгаа штэ. Тэгээд тэр ажиллаа өглөө болгон яг нэг цагтаа, яг нэг автобусандаа, яг нэг замаараа би ажил руугаа явдаг заяа. Тэгээд би яаж яхад жоохон тийм сэрэмж муутай ч юм уу те энэ тэнэг аюу болж яаж нийтдэг гэдэг тийм зүйлнийг анхаардаггүй зүгээр л ингээд уртхаа одоо анхаарал уцаа оролдоол дуу сонсоол тэгж явдаг тийм одоо байсан бохгүй юу. Тэгээд тэрнээс болоод ч юм уу те надад тийм зүйл зохиолдсон байх гэж би боддог. Тэгээд нэг өдөр ингээд яг л тэр автобусандаа яг л тэр цагтаа яг л явдаг замаараа ингээд гараад автобусанд суугаа явж яваа. Тэсэн чинь яг би ингээд одоо автобусд ингээд хамгийн хойдлын 2-2-2-ороо ингээд нэг тийм 6 одоо шиг судлаад дээ. Тэнгүүт би ороод нэг талтан суусахгүй. Тэгсэн чинь яг миний ардаас нэг өвгөн орж ирээд яг миний одоо эсрэг талын суудалд одоо нэг ийм 2-2-ороо ингээд багслагдсан суудлаа гэхэд би талтан сууж байгаа бол тэр өвгөн энэ талд суусан бохгүй. Тэгээд нэг юуч бодохгүй ингээд уцаа оролдоол явж исэн юм аа. Тэгээд яг тэр үе чихвчгүй гарсан байсан юм аа. Би яг чихвчгүй гарсаасахгүй. Тэгээд чихвчгүй гарсан учраас би ингээ хөгжим сонсохгүй зүгээр ингээ уцаа оролдож явж ийсэн аа. Хэсэг ингээ уцаа оролдохгүй зүгээр л ингээл нэг оршоод явжсан байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээ хажуун талаас зураг аваад юм хэмжээд би ингээ харсаахгүй юу. Тэгсэн чинь яг ингээд бүр ингээд би ингээ харж таарад тэр хүн зураг дарж таарад ингээ бүр яг ингээ тулаа заяа. Тэгээ би бүр ингээд зураг дарж байгааг нь мэдчихэд ингээ бүр ингээ босч очсноо ингээд яагаад зураг дараад байгаа одоо аль наатаа устаа мустах гэсэн чинь цаатлынхын тийм одоо цогоор одоо харагдаж байгаа тийм үзэмжийн зураг дарсан юмарс ингээ яг энэ тэр зураг дараад байх үзэмжтэй тийм газар биш заяа. Тэгээ би ингээд одоо яг надад зураг устгах гэж хэлээд би ингээ уцыг булааж аваад зураг устгаж байгаа байхгүй юу. Тэгээд устгачаад тийм трашнд нүлцсэн маа штэ. Тэнгүүтэн трашнаас нь устгах гад орсон чинь заяа. Яа би бүр ингээ одоо бодсон чинь бүр ажиллаа. Траш руу орсон чинь миний аль хэд хоногийн өмнөх ингээд нэлээд хідэн ийм одоо яг тэр автобусандаа суугаа явж байгаа тийм зургууд байсан даа. Ингээд артаас урдаас яг ингээд артлын суудлын дээр суудсан гэрнээсээ ингээд толгойн энэ үс мөсний юм хэсэг батсан тийм зургууд заяа. Тэгээд хамгийн амар нь би ингээд уцаас салсан байхгүй юу. Тэнгүүд миний өмнөх уцтай байх үеийн зураг. Тэгээд би баг уцаас солиод тухайн үед баг сар мар болцсон байсан байх гэж бодоод байна. Одоо санаж байгаагаар тэгээд миний тэр өмнөх уцаа ингээ орлоод явж байгаа зураг мөр хүртэл байсан заяа. Тэгэл би бүр тэр үед чинь бүр ингээл юу болоод нэгэл шууд ингээл бүр ингээ тэнгэр хөмрөх шиг болоод бүр ингээ айсандаа амар тэнгэр би бүр одоо бодохдоо би бүр ингээ тэр үед жоохон зоригтой байхгүй яваа гэж боддог. Шууд ингээ айгаад бүр ингээ юу хийхээ мэдхээ болоод хамгийн түрүүл зүгээр трашнаас нь өөрийнх нь бүх зургийг устгаяал гэдэг бодол орж ирээд бүх зургаа би трашнаас нь устгаснаа уцыг нөхсөн заяа. Яа тэгэл би бүр ингээл яахаа мэдгүй надад ингээл анх удаа би ингээ одоо ирчвэл анх удаа тийм тохиолж байгаа ч ингээд шууд ингээд тоо үед шууд ингээл уйлцсан юу. Яг ингээд сууд дээр очиж суугаад ингээл уйлалсан за одоо яах вэ? Одоо энэ үед яг яаж юм болоо гэж бодвол тэгэл өөрөөгөө хүмүүс рүү ингээл залгаал. Тэгэл тэгсэн чинь тэр өвгөн яг нэг буудлыг яваал шууд ингээ бууцсан заяа. Тэгээ би амар тэр үедээ шууд ингээ автобусны хааж олооч хэлээд
автобусны жолоочтой одоо ингээд хаалгаар битгий онгоолгоороо энэ хүнийг битгий буулгаараа энэ хүн ингээд одоо гэмт хэрэгтэй байна ч юм уу те намайг ингээд столчихсан ийм хүн байна гэдэг ч юм уу те тэргээ хэлээд цагдаа шууд ингээд тухайд дуудах хэрэгтэй байсан баахгүй. Тэгсэн чинь би яг мэдчих чадаагүй ингээд шууд ингээд паниктаад суужсэн суудал дээр очиж суугаад уйлаалсан. Тэгэл үйлж байгаа утсаар яриад тэгэл тэгээд ажил манай ажил Монгол хүмүүс байхгүй. Тэгэл ингээл ажлынхаа хэв рүү яриад ингээл яах вэ хийх үү гэл тэгэл яриад тэгсэн чинь цагдаад мэдгэцсэн юм уу гэл тэгээ би ингээд тухайн үед ажлын зөвшөөрөл аваагүй ажиллажсэн байхгүй. Би өнөө оюутан тэгээ ажлын зөвшөөрөл авах юм бол би ажил хийх хэрэгтэй ч гэсэндээ тухайн үед нөгөө нэг хаяг маяг нэ тэргээл ажлын зөвшөөрлгүй ажиллаж байсан болохоор цагдаа энэ дээр яах вэ гэж ярьж байгаа л тэгээд гин за ямар ч цагдаад мэдгэх нь бол хамгийн зөв сонголт юм гэж бодоод би ингээд цагдаад мэдгдээд тэндээс суусан тэдэн цагт тэд номерын автобусанд суусан тэгээд одоо тэр автобусны буудлын дээр явж их үед тэр хүн нэг хүн миний зургийг дарсан тэгээ ингээ уцын ингээ ухаавдсан чи миний ингээ хэд хоногийн өмнөх зургууд байсан тэгээд намайг дагдаг байсан гэдэг нь бол эндээс одоо тодорхой болсон. Тэгээд тэр хүн тэр автобусны буудлын дээр буусан гэдгээ ингээд мэдэгдээд тэгсэн чинь цагдаа солонгосын цагдаач нөгөө нэг шууд ингээд уцаар ярьж гингут тухайн утасны ингээ байшлыг тогтоож тийм байлаа штэ. Тэгээ ингээд за ингээд ойр байгаа цагдаагч нь одоо эргүүлийн цагдааг ингээд явууллаа. Тэндээ ингээд байж байгаарай гэж хэлээд би ингээд автобусны буудлын дээр очиад нөгөө цагдаатайгаа уулзаад ингэсэн тэгсэн инээ дээргээд тэгээд дээ штэ би тэр өвгөн зав нэг өвгөн байсан бохгүй бүр нэг 60 баг 60 70 малтай гэмээр өвгөн байсан бохгүй юу. Тэгээ тэр өвгний шууд ингээд нөгөө нэг хариутай бол бариутай гэдэг чинь миний зургийг арангуут би өөрийнхөө зургийг зөрүүлээд шууд дарсан зав ингээд нэг би ингээд намайг дагдаг байсныг мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүү тэр хүн бас ингээд нэг паникт ороод ингээд баригт гим хийцэн хүн гэлбэлсэн гэж ингээд гэлбэлцээд тэгжих хооронд нь би ингээд яг ингээд над руу ингээд царайгаа ингээд уучлаарай гэж хэлээ байж хат нь би ингээд зургийг дарсан заяа. Дагдаг байсан гэдгийг одоо миний өмнөх хэд хоногийн өмнөх зургууд байгаа шүү дээ. Тэдрийг нь бас би ингээд утсан дээрээсээ дараад авцсан. Тэгээ тэр мэр зургаа ингээд цагдаад өгөөд нотлох барин гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгээ цагдаад өгөөд тэг ямар тач цагдаа ингээд эргээд холбогдноо гэд хэлсэн. Тэгээ би ингээд ажил дээр очиж бүр ингээд ажиллах дамжгүй болоод заа ингээд бүр ингээд ажиллаа хийхээр л нэг тэр ингээд бодогдоод би ингээд нэг хүмүүс ингээд хоол мол өгчих төгсөл ингээд нэг өөлж гадгүй. Тэгээ ямар тач бүр ингээд ажиллаж чадхаа болоод гэрлүүгээ харахаар болоод ямар тач гэртээ хараад тэгээд бэжсэн чинь хоёр өөр хотоос залгаа хоёр хот заяа. Тэгээд миний яг цагдаад дуудлага өгсөн хэсэг нь болохоор өөр нэг хот тэр одоо өвгний миний зургийг дарсан хэсэг за тэгээ миний автобусанд аах суусан хэсэг бол өөр нэг хоёр хот байхгүй. Миний дуудлага өгсөн цагдаа хариуцах одоо дуудлага өгсөн цагдаагийн хариуцах ажил биш болоод өөр нөгөөний одоо миний автобусанд суусан хэсэг ба штэ. Тэр хотын цагдаад хариуцах одоо хариалагдах зүйл юм байна. Тэр хотын цагдаа дээр очиод ингээд ингэсэн тэгсэн гээд мэдүүлгээ өгөө гээд надад хэлсэн баггүй юу. Тэгээ би ингээд цагдаа дээр очсон баггүй юу. Тэгсэн чинь надад юу гэж хэлсэн гэж тэр цагдаа нь чи тэгээд ямар хохирол амссан юм бэ гэж асуусан цагаас. Би бүр ингээд гайхаад юу гэсэн юм би ингээд амар айсан тэгээд ингээд би сэтгэл зүйн хувьд ингээд одоо хүртэл ингээд айцтай байна. Тэр хүн хизээ намайг тэр хүн яг ингээд юу бодож юу санаж миний зураг одоо намайг тэр удаа хугацаанд дагж штэ би мэдгүй штэ энэ төр гэж хэлж мэлдээл. Тэгээд одоо тэгсэн чинь тэр хүн тэр цагт надад юу гэсэн бэ гэхээр солонгосын хуулиар болохоор ил гарсан хөл тэгээд одоо өгзөгч юм уу те тиймэрхүү хэсгийг дараагүй болвол тэр бол юу биш ээ гинт хэрэг биш ээ тэр одоо зүгээр ингээ ардаас зураг дарсан ингээ алхаад явж хатан зураг дарсан эсвэл ингээд юу яаж хатан автобусанд ингээ явж хатан ард урд хойноос ингээ зураг дарсан болвол тэр гинт хэрэг биш ээ тэр тэгсний үндсэн дээр тэр хүнийг баримтлах боломжгүй гэж хэлсэн заяа. Тэгээ үгүй юу гэсэн юм бэ энэ ч одоо ингээд би амар айжийн тэр хүн ямар ч одоо санаатай байж магадгүй ч тэр хүнийг би ямартай ч ингээд та нар тэр хүнийг бариад ямар санаатай байсныг нь олж мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр хүний утсан дээр нь өөр ямар миний одоо гэртээ орж байгаа зурагч юм уу тиймэрхүү зурагч байж магадгүй ч тэрийг та нар бас шалгах шаардлагатай шүү дээ энэ төр гэж мэгээд тэгсэн чинь за тэгвэл ямартай ч маргааш юу бичээд гусуужаана бичээд аваад ирээ гэдгийгсэн баггүй юу. Тэгээ би ингээд тэр оройн сууж аваад чаачи бидний интертэй хамтарж аваад ингээд гусуужаан буюу одоо гомдол гэх юм уу цагдаагийн мэдүүлэгч гэх юм уу те одоо ингэсэн тэгсэн цагдаад одоо би тэр автобусны буудлаас тэдэн цагийн үед тийм автобусанд суусан. Тэр үед тийм хүн бас надтай цуг суусан. Тэгээд тэр автобусны буудлын тэр одоо бүс нутгийн ойр орчим явж байхад тэр хүмүүний зургийг дарсан гэдгийг би олж мэдсэн. Тэгээд тэр хүн өөрөө тэр автобусны буудлын дээр буугаад үлдсэн. Би цаашаа үргэлжлүүлээд явсан.
Тэгээ тэр хүн тэр хүний утсан дээр миний тэдэн хоногийн өмнөх зураг мураг хүртэл байсан. Тийм учраас ингээд тэр хүн намайг дагдаг гэдэг нь ингээд тодорхой болсон. Тэгээд одоо ингээд миний хувьд ингээд би сэтгэл зүйн хувьд ингээд би айцтай байна. Ингээд хизээ гарч ирээд надад ямар нэгэн зүйл хийхийг би ингээд мэдгүй байна. Энд гэсэн тийм гусуужаан буюу одоо өргөдөл гомдолч гэх юм уу цагдаад өгдөг нэг тийм мэдүүлэг шиг юм бичээд маргааш нь би манай захирал амар сайн өмөхгүй. Тэгээд маа захирал намайг дагуулаад цагдаагийн газар очиод захиралтайгаа очсон чинь тэр цагдаа нар бүр амар өөр хандсан заяа. Эхлээд сайн миний утасны багтаамж дүрээ дахиад бичлэг эхлүүлж байна. Тэгээд ингээд Солонгос захиралтайгаа хамт орсон чинь тэр цагдаа нарын ингээд хандах хандлага нь бүр ингээд шал өөр болоод байгаа. Ингээд яасан чигдэр ирсэн мэт те мэ гэж мигээд гусуужааны өгч гэсэн одоо миний бичсэн гусуужаан буюу одоо те цагдаагийн мэдүүлэг гэх юм уу те тийм юм ингээд уншиж үзсэн. Ямар сайн бичсэн гэж мигээ заяа. Тэгээ ямар тааж эргээд холбогдъё одоо ингээд тэр болохоор мөрдлийн албаа байхгүй юу? Эхний шатанда мэдүүлэг хүлээн авдаг тийм албаа байхгүй юу? Тэгэнгүүт дараагийн шат руу болохоор тийм одоо эмэгтэйчүүдийн одоо эрхийг хамгаалах ч юм уу те ямар тэр тасаг руу шилжүүлнэ. Тэгээд эргээд чам руу холбогдно гэсэн баггүй. Тэгээд эргээд ингээд холбогдохыг нь хүлээгээд байжсэн чинь тэгээд чи ямар тач нотлох баримт энтрээ бэлдээд одоо хэвлж мэмлээд байж байгаарай. Одоо миний дарцны нөгөө зургууд байгаа шүү дээ. Тэр энтрээ хэвлээд ямар тач байж байгаарай. Эргээд чам руу холбогдно гэсэн. Тэгээд эргээд дахиад нөгөө нэг өөр цагдаагийн арай нэг өөр хэсэг рүүгээ шилжээд тэр цагдаан дээр нь би дахиад очсон баггүй. Яасан ингэж мэгэл тэгэл намайг чонтой даруулах гал энэ яг уу ингээд буруу зүйлийн хувьд бол буруу зүйл, муухай зүйл. Гэтэ инглигээд энэ хүнийг баримжилж болохгүй. Хуулаараа тийм юм байхгүй. Гэтэ ямар тааж бид хэд ингээд энэ хүнийг хайж олоод яг ямар зорилготой байсан яасан гэдгийг нь олж мэдхийг одоо хичээнэ энэ гэж мэгэл нөгөө надаас одоо ингээд байцаал авч байгаа байхгүй яасан хэдэн цаг тийм суусан энэ нөгөө гусуужаан дээр байгаа мэдээллийг одоо яг бичлэн надаас ингээд байцаал авч байгаа байхгүй. Тэгээ ингээд би байцаалтаа өгөөд тэгээ ингээд юу яагаад одоо ингээд энэ байцаалт үнэн гэсдэгт ингээд гар үсгээ зураад өгөөрэй мөгөөрэй гэж ми гар үсгээ зурж мөрд юм байлээ. Тэгээ би ингээд амар тухайн үед ч амар айж байгаа штеп. Ингээд намайг цагтаа мэдгэцнийг мэдээд надад ямар нэг юм хийж үздэг гэж бодвол тэр нөө бас драма үзэх болохоор драм дээр гардаг юм төсөөд өгдөл. Тэгээд надад ямар тач эргээд холбогдноо. Чи нотлох баримтуудаа бэлдээд хаяхгүйхэн шиг, устдахгүйхэн шиг байж байгаарэ гэж надад хэлсэн. Тэгээд эргээд надад холбогдоогүй заяа. Тэгээд тэр хүнийг олж уулзаж асуусан юм уу мэдгүй. Угаасаа хэрвээ олж уулзаад ямар зорилготой байсан байсныг мэдсэн ч юм уу тэгсэн бол надад угаасаа хэлэх байх. Гэтэ хэлээгүй бодоход бараг зүгээр л тийж надаас тэгж мэдүүлэг аваад тэгэл тэр хэрэг зүгээр ингээд цалхинд хийсэн байх гэж би бодод байгаа байхгүй. Тэгээд энэ нүгээрээ би энэ бичлэгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр хэрвээ чамд ямар нэгэн ийм юм тохиолдол юм бол цаав. Тохиолдоход бүр үргэлжлэн сэргийлээд яах вэ гэхээр хизээж битгий нэг цагта яг л нэг адилхан цагта яг л нэг адилхан газраасаа яг л нэг адилхан автобусанда хизээж битгий тэгж адилхан нэг маршрутаар ямар нэгэн тийш тогтмол явдаг газар руугаа хизээж битгий тэгж яваарай. Аль болох олон замаар аль болох олон өөр газраар өөр автобусанд суудаг ч юм уу те эсвэл өөр цагуудад ч юм уу те тэгж явдаг байгаарай. За хоёрдугаар гэх юм бол үнэхээр тэгж өөр явах зам байхгүй, өөр явах одоо маршрут байхгүй болвол хин чамтай хамт нэг автобусанд байнга тогтмол суугаад ямар хүн тэр автобусны буудлаар ямар хүн чиний ойр орчмоор эргэлдээд байна гэдгийг амар сайн харах хэрэгтэй шүү. Би ерөөсөө тэрийг анхаард үзээ ингээл угаасаа тэгэл амар олон хүн ингээл наацчаа ингээл ошилж байгаа шүү дээ. Тэр хооронд ч юу тэгж анзаарах маань те. Яг хаа анзаардаг гэрхаа хүмүүс нь бол анзаарах заяа. Үнэхээр тийм гэрхаа байх хэрэгтэй юм байл шүү. Хэрвээ би гэрхаа байсан бол тэр үгнийг аль эрт мэдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр хүн ингээд миний ойр орчимд ингээд суугаал ойр орчим автобусны дандаа яг нэг адилхан автобусанд суугаал нэг цагт ингээд автобусанд хамт явж уугаад байсныг хэрвээ би гэрхаа байсан бол аль эрт анзаарчих байтал би анзаараагүй явсаар хахад нэлээ олон удаа намайг дагсан байгаа байхгүй юу? За тэгээд автобус метронд явахдаа хизээж битгий ингэж чихвч зүгээд муугаа чангалаад ертөнцөө тасарч яваарай. Ойр орчим чинь юу болж гин хин нэгэн чинь зургийг дарж гин үү хин нэгэн чамд одоо ямар нэгэн байдлаар чамд занал хийсэн ямар нэгэн үйлдэл хийж гин үү гэдэг чи мэдчих шаардлагатай учраас хизээч битгий тэгж чихвч зүгээд утсандаа бүхрэн анхаарлаа хандуулаад тэгж битгий яваарай. Аль болох болгоомжтой сэрэмжтэй орчноо мэдрээд яаж нээж юу болж гин
гэдгийг амар сайн мэдрээд явах шаардлагатай шүү. Тэгээд Солонгос ч нөгөө нэг хуулаараа зураг дарахад нөгөө нэг дуу гардаг штеп. Тийм дуу гардаг нь азар би тэр хүнийг олж мэдхэд туссан байхгүй. Хэрвээ одоо Монгол мэд чинь нөгөө нэг зураг дарахад дууг нь хаачж болдог штеп. Солонгос гэдэггүй байхгүй, ямар ч утас байсан зураг дарах юм бол заавал дуу гарах хэрэгтэй гэдэг хуультай байдаг учраас Солонгос утас үйлдвэрлэхдээ л тэр дууг нь хаадаг тохиргоог нь анханасаа хаач одоо унтраачдаг гэх юм уу. Тийм учраас зураг дарахад заавал дуу гардаг гэсэн үг. Тэгэхээр зураг дарах дуу энэ тэд чинь гарах юм бол ингээл сорц гэл миний зургийг дарчааг байгаа даа гэж амар сайн бодох шаардлагатай шүү. Тэгээд дахиад нэг юм байгаа заяа би бүр энийг амар сайн хэлье гэж бодоод байсан. Бүр ингээд юу вэ? Тэрний юу вэ гэхээр хэрвээ байрны гэрэмэрээ одоо ингээд хэдүүлээ чи ингээд түрээсийн байранд л амьдрын штэ. Тэнгүүт байрны гэрэмэрээ хийхээр бол битээ тэгж 2-3 жилээр ч юм уу урт хугацаар хийхгүйгээр аль болох боломжит богино хугацаагаар нь хийхийг би зөвлөж байна. Яагаад тэгэхээр хэрвээ чамд ямар нэгэн одоо чамайг ингээд надад тохиолсон шиг чамайг нэг хүн ингээд столктой чамайг нэг хүн ингээд адаас чинь дааж магаад зураг хүргээ чинь дааж мараа тий одоо өөр ямар нэгэн үйлдэл хийдэг ч юм уу тий тийм тохиолдолд чи тэр газараас хурдан зайлсхийх шаардлагатай байхгүй юу? Хурдан нүгээд тэр газараа солио тэр газартай аль болох очихгүй байх шаардлагатай учраас аль болох богино хугацаагаар хийгээрээ. Тэгээд шууд ингэ богино хугацаагаар хийгээд нүгээдэй гэж байгаа юм шиг шүү дээ. Зүгээр аль болох богино хугацаагаар хийгээ. Тэгээд тэр чинь нэг 3 сараар ч юм уу те 2 сараар ингэ сунгуулад байж болно шүү дээ. Гэрээгээ сунгуулж болно шүү дээ. Тийм учраас хамгийн эхлээд ямар тач эхний ээлжинд хийх гэдээгээ богино хугацаагаар хийчээд тэгээд цаашдаа хэрвээ ямар тэр газар шиг сейф байх юм бол баг ингэ сунгуулад явдаг ч юм уу те. Тэгэх юм бол үнэхээр зүг санагдсан. Тэгээд миний нэг хийс үйлдэл гэх юм бол надад тийм тохиолдсныг мэдээд угаасаа миний байрны гэрээч тухайд дуусчихсан. Тэгээд шууд нэг удаачгүй бараг нэг 12 тонсноо 10 ч бараг хоноогүй гэж магадгүй тухай шууд тэр газараасаа нүүгээд дүүрч ясан баггүй. Тэгээд ер нь тэрнээс жоохон ангиж чирсэн байж магадгүй гэж бас бодож байна. Тэгээд ямар тач нэг газараа удаан битгий амьдраарай. Хэрвээ тэр газар чинь үнэхээр сейф газар биш л болол. Сүүлд нь гэх юм бол би тэгээ Facebook дээр нэг юм пост бичсэн байхгүй. Тэр өдрөө бүр ингээд юу хийж болох бүх юмыг л бийсэн зөө. Ямар сандаа тэр 13-66 гаруй яриад би бараг 2 цаг ингээд уцаар ярих хав тий. Тэгээд Facebook дээр ингээд солонгос дахь монголчууд гэх групп байдаг шүү дээ. Тийм групп дээр ийм юм тохиолжсэн хүн байгаа болов яагаад гэж бол нэг арга хайх энэ тулд Facebook дээр ингээд пост хийсэн чи хүмүүс амар хөөрхөн ингээд би ингээд хуулиар хуульч мэрэгжилтэй Солонгост ингээ хуулиар ажилладаг, зарим нь хуулиар сурдаг, хуулийн төлөв мэдлэгтэй энэ дэр ингээл чам туслахад бэлэн байна чи цагдаа дээр очиод надтай яриулаарай гэж ингээл амар тиймэрхүү хүмүүс зөндөө байсан. Хэрвээ тиймэрхүү хүмүүс боломж таарад энэ бичлэгийг үзэхээр болвол тэр хүмүүст үнэхээр их баярлаа гэж хэлье. Тэгээд тэр хүмүүст бас нөгөө комментууд нь байсан юмнуудыг одоо санаж байгаагаар бол чи ямар амар зоригтой юм бэ гэж надад хэлжсэн хүмүүс амар их байсан. Тэгэхээр би л байсан бол айсандаа тэр хүний ч зургийг дарж чадахгүй хаа, тэр хүнийг болж гээд хэлж чадахгүй хаа гэд хэлжсэн байхгүй юу. Тийм учраас хамгийн сүүлийн зөвлөгөө гэх юм бол хэрвээ хин нэгэн чамд ямар нэгэн үйлдэл хийж байгааг одоо зургийг чинь дардаг ч юм уу те эсвэл одоо яадаг чи те ямар нэгэн занал хийсэн чиний аюулгүй байдалд халдсан ямар нэгэн үйлдэл хийх юм бол чи үнэхээр айж болохгүй заяа. Айхгүйгээр шууд тэр хүндээ очоод ягаад зураг дараад байгаа, ягаад ийм үйл хийгээд байгаа гэдэг ч юм уу те, ягаад миний бит хүрээд байгаа гэдэг ч юм уу те, тийм зүйлийг шууд хэлэх зоригтой байх хэрэгтэй шүү. За тэгээд энэ бүр хамгийн чухал. Энэ бүр үнэхээр чухал. Утсан дээрээ 112 гэдэг ийм аппликейшн заавал татаарай. Энэ аппликейшн болохоор яадаг вэ гэхээр ингээд заавал ингээд утсаар яриад цагдаа дуудлага өгөхгүйгээр шууд энэ аппликейшн дээрээс дуудлага өгчих боломжтой. Тийм учраас хэн нэгэн чамайг шууд ингээд цагдаад одоо дуудлага өгж гинэ гэдгийг чинь мэдгүй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ямар нэгэн аюултай одоо тийм зүйл тохиолдох юм бол газ энэ аппликейшнийг ашиглаад шууд цагдаа дуудлага өгчих боломжтой. Тэгээд би энэ аппликейшнийг энэ зүйл надад тохиолдсны дараа л би мэдсэн заяа. Тэгээд хамгийн чухал нь гэх юм бол хэрвээ чамд ямар нэгэн одоо аюултай зүйл тохиолдох, чиний аюулгүй байдалд халдсан ямар нэгэн зүйл тохиолдох юм бол хамгийн түрүүнд хийх үйлдэл чинь цагдаад мэддэгдэх шүү. Цагдаад мэддэгдэх хэрвээ ойр орчмын чинь ямар нэгэн чамайг хамгаалах үед тиймэрхүү хүмүүс байх юм бол тэнд мэддэгдэх. Хэрвээ чи автобусанд явж байгаа юм бол автобусны жолоочтой хэлэх юм бол автобусны чинь жолооч чамайг хамгаална. Автобусны чинь жолооч тэр хүмүүс тэр одоо гэмт хэрэгтэн тэр хүнийг явуулахгүй байх үүрэгтэй байхгүй. Тийм учраас нэгдүгээр цагдаад мэддэгдэх нь, хоёрдугаарт ойр орчмынхаа чамайг хамгаалж чадах үед тиймэрхүү хүмүүст бас мэддэгдэх нь байх нэ. Тэгэхээр
ийм байна. Тэгээд энэ бичлэг маань бас зарим хүмүүст нь тус болсон байх гэж найдаж байна. Зарим хүмүүст нь бас нэг шинэ мэдээлэл, шинэ сонор сэрэмж өгсөн байх гэж бодож байна. Тэгэхээр бичлэгийг хүртэл үзсэн там бүхэндээ маш их баярлалаа. Жохон өөлж муулаад тиймэрхүү бичлэг болчих шиг боллоо. Гэтэ ямар ч тач хүрх ёстой хүмүүстээ хүрээд өгөх ёстой мессежээ өгөхөөсэй гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.